50 сая уу? 120 сая уу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдий Зугаати 642 литрээр оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа тавг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Олимпиклээд эн чинь бас хэд тончлоо шүү дээ. Одоо би бол нэг хүрэл медаль ингээд харчих гал үзэлээдэг. Өнөөдөр бас манай баг тамирчтай байгаа. Тэгэл үзээд л байгаа. Тэгээ ямар ч хэл байсан тэгэл нэг медаль авах хаа. Гэтэ харин өнгө нь одоо яах нь вэ гэх нь. Өцөгдөр уржигдэр хоёр бол хүрэл медаль харсаар байгаа л таарлаа. За. Медаль авах байлгүй тийм ээ. За. Өнөөдрийн тоглолт дөрөвдийн 3 дугаар зэргийн хонжуураар уламжлалын осоор эхэлж байна. 4 бөмбөлөг гарч ирнэ. Ингээд 4 бөмбөлгөө бүгдээ хамтдаа харцгаая. Хамгийн ихний бөмбөлөг 2 дугаартай бөмбөлөг байна. 2. За дараагийнх нь 8. За одоо 3 бөмбөлөг 1 дугаартай бөмбөлөг энэ өнхөрж байна. За 4 бөмбөлөг 9. За ингээд өнөөдрийн 4 бөмбөлөг хэрвээ энэ 4 бөмбөлөгийг дарааллын дагуу яг зөв таасан бол таны бооцоо 500 дахин өснө. За таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөгөөс дээш байх ёстой гэж. За хамгийн багадаа 500 тэгээд тэрнээс дээш. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуурын машинаас гарч ирсэн 4 бөмбөлөг 2 8 1 9. 2 8 1 9. За харин одоо 4-ийн 2 дугаар зэргийн хонжуурын тодруулахаар машиныг ажилуулах гэж байна. Тэгэхээр эндээс гарч ирэх 4 бөмбөлгийг яг зөв таарч чадах юм бол таны бооцоо 1000 дахин өснө шүү. 1000 дахин. За таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг байна. За тэрнээс дээш хэдэн ч төгрөгийн бооцоо тавьж байна. За нийтдээ 40 бөмбөлөг бий. 40 бөмбөлөгнөөс өнөөдрийн хамгийн ихний бөмбөлөг 7 дугаартай бөмбөлөг байна. 7. За дараагийн бөмбөлөг хоолоод аль хэдийн орцсон байна. За тэр гарч ирж байна. 1 дугаартай бөмбөлөг байна. 1 7 1. За 3 дахь бөмбөлөг 9. 3 дахь бөмбөлөг 9. Бөмбөлөг 9. Биш 3 дахь бөмбөлөг 6 юм байна шүү. За 4 дахь бөмбөлөг 6. Би сая алдсан байна. За 7166 гэсэн тоо гарч ирж байна. За ингээд 4-ийн 3 дугаар зэргийн хонжуур. 7 1 6 6. 7 1 6 6. За одоо 4-ийн 1-р зэргийн хонжуурыг бүгдээ хамтдаа тодруулах болно. За эндээс гарч ирэх 4 бөмбөлгийг яг зөв тааж чадах юм бол та бооцоогоо 2000 дахин өсгөн авах боломжтой. Таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөг. За, машин ажиллуулъя. 40 бөмбөлгнөөс 4 бөмбөлөг гарч ирнэ. Тэгээс 9 хүртэлх цифр тус бүрээс 4 бөмбөлөг байгаа. За, ингээд бүгд хамгийн ихний бөмбөлгийг харъя. Хамгийн ихний бөмбөлөг гарч ирсэн. 7 дугаартай бөмбөлөг байна. 7. За дараагийн бөмбөлөг 5. 7 5. 5. За одоо 3 дахь бөмбөлөг 6. 7 5 6. 7 5 6. 7 5 6.
За дөрөв бөмбөг хамгийн сүүлийн бөмбөг 9 7 5 6 9. За ингээд дөрөвдгийг нэгдүгээр зэргийн хонжуурын дөрвөн бөмбөлөг гарч ирсэн. За энэхүү дөрвөн бөмбөлгөн дээрх тоонуудыг дарааллыг нь яг зөв таасан тэр хүн өөрийнхөө бооцог 2000 дахин өсгөж авах байгаа. За 7 5 6 9 7 5 6 9 гэсэн дугаартай бөмбөлгүүд гарч ирсэн байна. За ингээд өнөөдрийн дөрөвдгийн тоглолтын хүрээд өндөрлж байна. Дөрөвдөд тоглосон бүх хүмүүст баярлалаа. Амжилттай сайн оролцсон байх гэдэгт итгэлтэй байна. За ингээд үргэлжлүүлээд 6D-ийн машиныг ажиллуулах гэж байна. За машин ажиллууллаа. За 6D бол хамгийн өндөр нь 50 сая төгрөг, хамгийн багадаа 1500 төгрөгийн хонжуур хождог байгаа. За тоглохдоо бол та 550 төгрөгөөр тоглоно. За хамгийн ихнийх нь 6. Хамгийн ихнийх нь 6. За 6 бөмбөлөг гарч ирнэ. Энэхүү 6 бөмбөлөгний дараадлыг нь яг зөв тааж чадсан тэр хүн 50 сая төгрөг очно. 6 7 8 Эхний 3 бөмбөлөг. За 9. За 6 7 8 9 яг дарааллын дагуу гараад ирлээ. Яг дарааллын дагуу. За одоо ямар хоёр тоо гарч ирэх нь вэ? Эхнийх нь 5. 6 7 8 9 5. За хамгийн сүүлийн буюу 6 дахь бөмбөлөг. 6 дахь бөмбөлөг 4. 6 дахь бөмбөлөг 4. 4 5 6 7 8 9 гэсэн тоонууд бүгдөө гарч ирлээ. За тэгтээ харин дарааллын дагуу биш, эхний 4 бол дарааллын дагуу, за дараагийнх нь 5 4 бол арай өөр юм тийм ээ. За ингээд яг энэ дарааллыг зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн хонжуур хожих юм байна. За өнөөдрийн 6D-гээс гарч ирсэн 6 бөмбөлгөн дээрх тоонууд 6 7 8 9 5 4 6 7 8 9 5 4. За ингээд 6D-гийн тоглолтын хүрээд өндөрлөлөө үзэгчтэй. За одоо бүгдээрээ хамтдаа анхаарлаа. 120 сая төгрөгийнхөө тоглолтод хандуулъя. 120 сая төгрөг. Амархан хожиход бол амархан. Яг сонсоод үзэх юм бол ер нь их амархан. Та анх удаа тоглож байгаа бол 1-ээс 42 дугаар бүхий 42 бөмбөлгнөөс 6 бөмбөг одоо гарч ирэх 7 бөмбөлөг бий. Энэхүү 7 бөмбөлгнөөс яг эхний 6 бөмбөлгийг дарааллын дагуу биш юм биш үү. Зүгээр яг эхний 6 бөмбөлгийг таачих юм бол дараалал харгалзахгүйгээр таачих юм бол та 120 сая төгрөг хожих байгаа. За өнөөдрийн хувьд бол хамгийн эхлээд 14, дараа нь 40 гэсэн дугаартай бөмбөлөг гарч ирлээ. 14, 40, 31 14, 40, 31 42 42 14, 40, 31, 42 15 За одоо 6 дахь бөмбөлөг. Яг одоо энэ гарч ирж байгаа бөмбөлгийг таагаад 33. За яг энэ ихний 6 бөмбөлгийг дарааллын харгалзахгүйгээр зөв таасан тэр хүн 120 сая төгрөг хожих юм байгаа. За өнөөдрийн бонус бөмбөлөг 29. За тоглолт маань өндөрлөлөө. Машин маань ямар ч үсэн 7 бөмбөлгөө гаргаж ирж чадлаа. За ингээд 14, 40, 31,
42 15 33 өнөөдрийн бонус бөмбөлөг 29 гэсэн дугаартай бөмбөлөг байна. Анхааралтай сайн харж байгаа бах үзэгчд маань дахиад нэг хэлээд үгүй 14 40 31 42 15 33 29 гэсэн дугаартай 7 бөмбөлөг гарч ирсэн байна. Энэхүү 7 бөмбөлөгнөөс эхний 6 бөмбөлгийг дараалал харгалзахгүйгээр таасан тохиолдолд та 120 сая төгрөгийг эзэн болох юм аа. За ингээ өнөөдрийн тоглолт маань энэ хүрээд өндөрлж байна. Та бүхэн сайхан амраарай. 3 дахь өдрийн тоглолтоор уулзтлаа, баярлалаа. 50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Mongolia үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдөө эзэн Бади 642 лотерейд оролцсон. Бурбас 6 төрлийн хонжурын эзэн болох боломжтой. Догор даваа авиг баасан гараг бүр сэрэл телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын зэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.